Сайн байцгаана үзэгчдээ. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдөр манай студид хууль зүйн ухааны доктор Өнрөө өргөдөг ирээд байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдөр миний хувьд таныг урьдсан шалтгаан нь нэг сонирхолтой сэдв. Монголчууд ингээд ардчилсан хөгжлийн 30 гаруй жил гээл ярьдаг. Гэтэл сүүлийн үед ерөөсөө дэлхийд дахинд ардчил мухардалд орчлоо. Ардчил гэдэг юм чинь одоо хийсвэр худлаа зүйл байсан гэдэг нь тогтооглоо гэдэг ч юм уу ийм яриа зүгээр олонний дунд их явдаг болцсон байна. Бид нэр ингээд өдөр тутам сошиал медиа харж байхаар одоо тиймэрхүү санаанууд ерөөсөө одоо бид нар монголчууд татуугаар хэрэгтэй юм байна. Энэ ардчил одоо тэгээ ардчлалынхаа урд тус нэг одоо элдв янзын нэр хоч зүүдэг ч юм уу тиймэрхүү хандлагууд их гардаг болсон байна. Тэгэхээр ер нь ардчил гэж юу юм? Энэ ардчлал одоо дэлхийд дахинд ер нь ямар байдалтай байгаа юм бэ гэдэг талаар яриа гэж үрсэн. Яг би ингэж тэгэхээр ингээд ардчлал ч юм уу хүний эрх үндсэн хууль гэдэг юмэг аль нэг баруун улсуудаас ч юм уу нэг зээлээд аваад ирсэн шиг чирээд аваад ирсэн шиг яригдаг тийм байдаг юм аа. Яг монголчууд яг энэ үндсэн хууль үзэл санаа либерал ардчлал чөлөө зах зээлийн тухай яриад 100 жилийн түүхт би одоо бүр баримтлах гэдэг. 90 он нэг гівэнтлийг бий болоод ирсэн биш байхгүй. 1911 онд монголчууд үндэсний засвар тогтоолыг сэргэм хандуулсан. Тэгэд шинээр энэ Монгол улс одоо цааш явах юм бэ? Одоо Чингисийн Монгол бол одоо ямарс нэг юм манжин биш болчлоо, хятадын биш болчлоо, Оросын монголч биш боллоо. Тэр хаашаа явах вэ гэдэг аюу том ингээд тухайн үед том хилцүүлэг өрнөд ингээд сайн ноёнхаа наман сүрэн гэдэг одоо 1911 онд ерхий сайдаар ажилласан. Энэ хүний даалгавраар ер нь бол Монгол улсын хөгжлийн баримжааг шинээр судлах тийм ажлын хэсэг гэж байгуулаад тэрийг Жамсрангийн цэв ингээд бүрээд ирдэм тахалж ирсэн. Энэ хүмүүс юу судалсан гэхээр ерөөсөө барууны үндсэн хуулиудыг ардчлалын сонгуулийн тогтолцоог судалсан байдаг. Ингээ 1914 онд одоо ч 24 он гэж яг 100 жилийн өмнө байгааз 110 жилийн өмнө тэр 110 жилийн өмнө улсын эрх гэдэг бүтээл бичээд ингээ сайн ноён хаанд айлтгсан. За тэнд ямар юм бэ гэхээр та нар бүр итгэхээр байхгүй. Дэлхийн 13 улсын 10 гаруй улсын үндсүүлийг харьцуулсан судалж бичсэн байхгүй юу? Францад ингэдэм байна. Англи 2 танхимтай парламенттай юм байна. Тэ Японд бол Мэйжиг үндсүүд гэдэг чинь юм байд юм байна гэд. Тэгээ тэндээс монголчууд бол юу гэж харсан гэхээр хөгжлийнхаа замыг ардчилсан тогтолцоо байх нь зөв. Гэхдээ бид нар нэг талаас хаантай бай. Одооны Японы маягийн, одооны Англи маягийн гэсэн. Тэр нь төрийн тэргүүн. Гэхдээ бэлэг тэмдгийн шинжтэй. А яг бодиттой эрх мэдлийг бол ард түмний сонгодог парламент юу? Парламенттай бай. Гэхдээ тэр нь хоёр танхимтай. Ингээд улсын дээд доод хурал гэж хоёр юм байгуулжсэн түүхтэй хөх монголчууд өөрсдөө яг Англи маягийн. Дээд танхимд нь болохоор одооны одоо язгуур алтуургийнхэн язгуур дугсаатнууд орж мороод яг одоо Англи маягийн лордын танхим гэдэг шиг одоо танхим ард түмний солиодсон гэдэг. Ингээд явж ирсэн. Тухайн үед ингээд 3 үндсэн хуулийн төсөл боловсруулж ирсэн. Бодоо гэж хүн бол ингээд Францын маягийн үндсэн хуулийн төсөл хийж ирсэн. За тэгээд Жамсрангийн цэвэнгөө өөрөө бас нэг үндсэн хуулийн төсөл хийж ирсэн гэдэг. Эндээс юу хэлээд ирэх гээд би монголчууд бидний өвөг дээдс ерөөсөө хоёр том гүрний дунд байгаа Монгол улс бол илүү ардчилсан нээлттэй бодлоготой байж ил цаашаа урт удаа оршин тогтнох юм байна. Энэ ерөөсөн Монгол үндэсний цаашдын тархлаа байх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол бид нар аль нэгний хятадын Монгол юм Оросын Монгол болчих гээд байх юм гэдгийг олж харсан байхгүй юу? Тэгэхээр эн чинь ингээд гинт ирсэн зүйл шүү. Харамсалтай нь тухайн сүлд комментарийн нөлөө орж ирээд Оросын нөлөө орж ирээд ингээд тэр нэг төрхөн зүр ингээд монголчууд зөв цонхоо нээжсэн цонхыг хаачсан юм аа. Тэгэхээр би эндээс юу гэхээр ардчлал гэдэг бол нэг биднээс хол ч юм уу те ингээд гэвмэнт ингээд нэг тийм ардчлал нэртэй эсвэл ардчилсан намын ингээд хэдэн хүмүүс авчирсан зүйл биш ээ. Энэ өөрөө монголчуудын бидний өвөг дээдсийн тусгаар тогтнол эрхчлөлт байдлаа хамгаалах гэсэн тийм хүсэл эрмэлзлийн илэрхийлэл байсан жил гэдэг байхгүй юу. За нэг. За яг хоёрдугаарт өөрөө ч асуулт нь одоо дэлхийд юу болоод байна чи. Ер нь ингээд хүн төрөлхтөн чинь гэдэг эхлээл ардчлал гэж хуйларчсэн. Дараа нь ингээд ийм альва юм чи нэг өсөж байгаа дундаг шүү дээ. Ер нь альва зүйл тогтол хөгжилж гисэн хүний хөгжилж тийм эдийн засгийн одоо мөрөж гисэн тийм өсөж байгаа дундаг. Гэхдээ тэр нь өөрөө ардчлалыг таягдан хаях, ардчлалаас буцнаас үүмслэл биш. Ардчлал өөрөө шин сорилттой л толгорчдаг. Зөвөр яг Европод ийм болж ирсэн. Би зөв жишээ татах гэдэг байхгүй. Бид ингээд түүх гэж харахаар 20 дугаар зууны үед яг өнөөдөр Монгол шиг байсан юм байна. Парламент судалтай улс төрийн намуудынх нь одоо нэр хүнд бүр шалан дээр унаад бүр ингээд рейтинг гэж юм байхгүй болоод тэгээ бүгд ингээд инфляцид ороод эдийн засгийн үнийн хөрөгдөл ороод баларахгүй Европт. Тэгээд тэр орон зай дээр хэн гарч ирсэн гэхээр Адольф Гитлер гарч ирсэн.
Тэр бол юу гэсэн попс би герман үндэстнийг аварнаа тий. Би та нарыг сайхан амьдруулнаа. Та нарт аз жаргалтай одоо хуулийг батлаа. Та нар жинхэнэ цэвэр зүйтэй германчууд учраас бид нарыг эрлиз хөрлөөзүүд удирдаад байна. Тэрэн дундаа ялангуяа еврейчүүд ч гэдэг. Гэхдээ тэрний үр дүнд герман үндэстэн хожоогүй. Герман үндэстэн дайны хөлж хэрэгжсэн. Дайны дараа энэ дэлхийн хамгийн буруутай үндэстэн болж үлдсэн, тийм үү? Гэхдээ тэндээс тэр үндэстэн босч чадсан. Босоод ирэхдээ герман хамгийн ёс зүйтэй, хамгийн өндөр хариуцлагатай, хуулийг дээдэлдэг, хүн эрхийг дээдэлдэг үндэстэн болж босч ирж өндөөсөн байхгүй. Өнөөдөр Аз төвд Япон, Европт Герман гэдэг хоёр үндэстэн бол эдийн засгийн хувьд зарчим, ёс зүй талаасаа хамгийн үлгэр жишээ болохоос үндэстнүүд болсон байж байгаа шээ. Тэгэхээр тийм зүйл рүү унсан юм аа. Өөрөөр уналт руу очсон. Эндээс би юу хэлэх гээд тэгэхээр Монголд өнөөдөр тийм хоёр парламент судлаа хоёр том намын нэр хүнд Монгол Ардын нам Арс намын нэр хүнд рейтинг нийлээд 50% хүрэхэ болцсон баг. Өөрөөр хэл 20 дугаар зууны их үеийн Европ шиг парламент судлаа улс орны намуудын нэр хүнд унаалсан. Энэний муу нь юу гэж ерөөсөө нь парламентын засаг гэж юм хэрэггүй юм. Энэ арчлал гэж юм ерөөсөө хэрэггүй юм. Энэ ерөөсөө нь улс төрчнөр гэдэг чинь дандаа идэж уудаг бүтэхгүй нөхдүүд байдیں۔ Энэ эднийг ерөөсөө зайлуулдаг гэдэг юм авдаг. Энийг том гүрнүүд одоо нэг төрлийн үлээдэг, сэвдэг, дахиад тэр өнгө төвсгөл рүү юм түлхдэг. За энэний үр дүнд хэн гарч ирэхээр том гүрнүүдийн тоглоомоо удирдахч гарч ирдэг. Хүсэл зэрэг биелүүлдэг. За энэ бол үнэхээр бол улс үндэстнээ бол чирдэг, тэгээд балардаг гэдгийг хүн төрний түүх мэдээ. Тэгэхээр Монголд өөрөө ийм зүй тогтол ажиглагдаад байгаа. Одоо энэ шинж тэмдгүүд нь гараад байгаа гэсэн. Тэгэхээр би эндээс юу хэлэх гээд юм гэхээр арчлаас Монгол улс ямар ч тохиол буцаж болохгүй. Бид нэг олон зүйлийг бод. Яагаад манжийн дарлалд 200 жил байсан Монгол үндэстэн бидний өвдөц яаж нэг арчилсан тогтолцоотой нээлттэй Монгол улс болох вэ? Яаж бид нар зөвхөн Орос хятад хоёртой харилцдаг ш. Дэлхийн бусад улсуудтай харилцдаг улс болох уу гэдгийг мөрөөдөж ирсэн байхгүй юу? Гэтэл бид нар ололт амжилтаа үүсгэж болохгүй. Нөгөө талдаа нэг улсын дор бид нар явж үтсэн. Яг үр дүнд нь яасан 6 ингээд ерөөсөөдөө бид нар авчиад буудулж исэн. Маш их хөрөнгө ураад маш их хохирсон. Монгол өөрөө тэнд дээрээс алдсан их байхгүй. Тэгэхээр би арчилсан тогтолцоо гэдэг бол өөрөө монголчуудын Чингисийн Монгол бол Оросын Монгол биш. Хятадын Монгол биш. Дэлхийд нэг өөрөөрөө мэдээд аваад явдаг. Тийм л Монгол бах зарчим агуулгууд байгаа л гэж харж байна. За яг хоо эдийн засаг масаг талаас ингээ харах юм бол нэг өгүүлэхэд бол уг нь манай хүнсний айлгын үзлэр гэдэг мундаг баримтчтэй л дээ. Би өөрөө тэрнээс оролцож ирсэн. Одоо бусад бүх улсуудын хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг хангана гэдэг. Гэхдээ бодит байдал дээр бид нар өнөөдөр зөвхөн төвшөөс 80% хамааралтай л байж байгаа байхгүй юу? Гэхдээ бид нар оюун санааны хувьд бол бие даасан гэдэг олон зүйлээр нотолдог. Жишээлбэл одоо ингээд 10 дугаар баг гэдэг энэ чинь шашин машины асуудал биш байхгүй юу? Одоо хүмүүс бол шашин гэж хараад би дахиад нэг жишээл. Англид ягаад калиумны хувьсгал гарсан гэж. Тэрний үг гэхээр нэг нөхөр хаан болчихгүй Англи Эдвард 8 гэдэг нөхөр. Тэгээ би өөртөө Англиг одоо удирдаг хагастай номер 1 хүн болчихлоо. Алаад өгнө гэж бодсон чинь бодит байдал дээр хаан биш Ромын пап удирдах гэсэн байхгүй. Английн бүр газар орон бүрт юу папын ингээд элчнэр байсан. Тэнгүүт би ингээд мөн чанартай хэлбэр дээр хаан боловч Англи үндэстний оюун санааг бол Ромын пап удирдаад байна. Ватиканаас удирдаад байна. Ингээд тэнд нөр шашны том реформ хийгээд одоо салж ирсэн. Тэрнтэй адилхан монголчууд ч гэсэн түүхэндээ тэр. Бид нар ингээд оюун санааны хувьд ингээд төвдөөс, хятадаас хамааралгүй байхын тулд өөр нэгэн шашны тэргүүнтэй оюун санааны удирдагчтай байх хэрэгтэй. Эн чинь явж дахиад бидний нөгөө монголчуудын нөгөө тусгаарлалт хамгаалах ухаан байсан. Эн чинь дахиад нөгөө шашны хэрэгжил ямар үед байдیں۔ Арчилсан тогтолцоо байгуул л байна. Арчил байхгүй тэнд дөр шашны хэрэгжил байх үндэсгүй байхгүй. Зөвхөн одоо хойцлон шиг даргад байж гэнэ гэсэн. Тэр иймэрхүү байдлаар харах юм бол олон талаас нь харах юм бол бид нар ингээд аюу төвхтэй нөхцөл байдал амьдарч байгаа өөрөө. Угаасаа бид нар ингээд энэ нөхцөл байдлыг өгүүлбэртэй бодлогоор л бидний ингээд мөнхийн өгөгдөл байхгүй. Бид нар энэ бүгд дээр яаж ухаан зарж орших вэ? Яаж төвчээр гарах вэ? Яаж зөв бодлого хийх вэ гэдэг л энэ зүйл. Тэр зөв бодлого гардаг ухаан зардаг байхын тулд бид нарт өөрөө арчилсан системийг тэнд бидний одоо том юу гэдэг бамбай болдог. Нэг хүнтэй болчихвол тийш тулгаж гүчийн мэддэг үстэй Монгол асуудлыг. Чи ингэлдээ чи гэдэг. Өөрөөр бид нарт сонголт өгөхгүй байхгүй юу? Бодлогын сонголт өгөхгүй. Тийм үү? Цаашаа монгол хүн өөрийнхөө асуудлыг шийдэх сонголт өгөхгүй. Дандаа тулгалт ирэх байхгүй. Тийм ч бас би бол үүсэл гэдэг ихлээр арчилсан системийг үнгүүдүүлэх гэж байгаа бол энэ бол зөвхөн дотроос гадна дотны олон шалтгаан байгаа хаа. Гэхдээ бид нар энэ дээр хэрсүү хандах хэрэгтэй. Инглигээд системд нөлөмжлөхгүй. Яг энэ хэлэхэд одоо ингээл тэгтээ.
арчлын нэрмд, улс төрчийн нэрмд. Гэхдээ Америкчиг адилхан шүү дээ. Ингээд санал суулгах хэрэгтэй юм лээ. Зар сурталчилгааны ажилтнуудад одоо хүмүүс итгэдэг юм байна. Одоо янз бүрийн маркетинг гэдэг. Конгрессийн гишүүд улс төрч нарт итгэдэг. За тэгээд хуульч нарт их баг итгэдэг юм. Гэхдээ энэ нь өөрөө Америк үндэстэн конгрессээ татан буулгаад тийм үү шүүхээ нураагаад арчсан үндсүүдээ өвчнгүү болгоод арчлаас ухарна гэсэн үндслэлд ерөөсөө биш байхгүй. Шүүмжлэл байна. Болохгүй зүйлийн засаад байна. Гэхдээ энэ тогтолцоо ямар ч хүнээр хамгаалж үлддэг. Яс манайх шиг шууд үүсгээд за энийг болио гэдэг юм руу явдаг. Тэгэхээр ийм туйшралын хөрсийг ингээ жоохон бэлдээд байгаа нь бол юм одоо жоохон бас тийм төвөгтэй харагдаад байгаа. Тэгэхээр би юу хэлэх гээд нэхэр дэлхийд дээр нэг арчлалд ороотой доо биш. Ялангуяа нь Орос Украины дайнаас чинь болоод бас арчлыг эргэж жоохон сэргээх арчлыг хамгаалахгүй болохгүй юм байх шүү гэдэг бас нэг тийм үзэл санаа айгуу тийм шин сэргэлт рүү орж ийн л да. Илүү шин маягаар гэдэг юм уу да тийм. Тэгэхээр та бол ингэж хэлэх гээд байна те. Одоо бид нар ерөөс бүгд Монгол улс байгуулагдаад анхны ерөнхий сайдаас эхлээл санаачлаг гаргаад Монгол турхтныхаа том эрдэмтдийг одоо Сэвэн Жамсраноогоос эхлээл цуглуулаад тэр үед л бидний одоо нөгөө хоёр том хүчний дунд байгаа Монгол гэдэг улс ерөөсөө хүсэл тэмүүлэн арчлал юм байна. Тэгээд бид нар үндсэндээ симхийл гарвал одоо үндсэндээ тэр арчлан тэмүүлэх хүсэл тэмүүллийг дарж байх нь магадгүй бидний хоёр өршин ч юм маш сонирхол болж тарах гэдэг. Одоо 1921 оны үйл явдлын дараагаар Коминтерний нөлөө яг бэгдсэн одоо 27 оноос ч юм уу тооцоход үндсэндээ бид нар одоо эргээд нэг арчлалын замаас ухарсан үйлдэлүүдийг өөрсдөө тодорхой дотоод зөрчлөөсөө ч юм уу хамаарат хийж эхлэхэд тэрийг бол шууд өгөөж болгож авч байна гэж. Ингэж харах гэдэг. Яг та сая Адольф Гитлерийн жишээг авлаа. Гэхдээ Гитлер бол массын дэмжлэгээр л гарч ирсэн улс төрч. Массын дэмжлэгдэл тоглолт хийж гарч ирсэн улс төрч. Тэгэхээр нэгэнт одоо улс төрийн намуудын нөлөө Монголд бол одоо парламент судалтай 2 том намыг хараагаад зүгээд харизмтай том өдөрдөгч гараад ирэх юм бол тэр хүн үндсэндээ баг үндэсний өдөрдөгч болоод аюул тарьж мэдхээр болчиход байна тийм үү. Тэгэхээр ийм цикл рүү бид нар очихгүй хүрэхгүй гэж байгаа юм бол яг яах ёстой. Зүгээр л ямар ч нөхцөлд одоо байгаа тогтолцоо парламентын арчлыг хамгаалах ёстой. За би зүгээр нэг ингэж хараад байгаа. Монгол улс бол одоо ингээд Freedom House гэдэг олон улсынтай арчлалын индекс гаргадаг байгууллага судалгаар бол бид нар хагас арчлалтай гэдэг дотор орцсон гэж. Хагас арчлалтай. Тэгээ одоо энэ сонгуулийн үр дүнгээс хамраад дахиад нэг нам үнэлэхүү гарвал бүр ингээд сонгуульт дарангуульт тус шилжиж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр арчилсан системд мөнхийн олонх мөнхийн цөнх гэж байдаг. Чи ингээд өнөөдөр чи цөнх болж болно. Гэхдээ маргааш чамд олонх болох бодит боломж байж байгаа гэж үздэг. Гэтэл ингээд нэг нам ингээд өмнөх олох болоод энэ чи ерөөсөн чи ингээд тогтолцооч өөрөө сонгуулийн тогтолцоо юм хаана газар чинь ингээд эрэм одоо гажиг байна гэсэн үг байхгүй юу? Болохгүй нааш өөр танаа арчилсан систем ажиллахгүй гэсэн. Энэ нь өөрөө ямар аюул тарих гэдэг юм гэхээр дахиад энэ сонгуулийн дээр өмнөх олох юм бол энэ бол үндсэндээ Монгол улс хойц одоо Орос шиг заврал явах гэж байна. Нэг том намтай тойроод бахан жижиг намууд байдаг. Сонгуул болдог. Гэтэ хэлбэрийн сонгуул болдог. Нөгөө том нам ялдаг. Жижиг намууд нь жоохон суудал авна. Авахтаа гэхдээ том намтайгаа тохиролцож чаддаг хэсэг нь бол тэндээ гарч ирдэг. Химэл тоглоо. Тэрийг чинь одоо том гүрнүүд өсөж байгаа. Тэр манай загвар бол орчооч ойлголцоход амар штэ гэдэг. Урдталт яд үгээр бүх бизнесүүдийг нухчин дардаг. Хоёрын хвшил байхгүй гэдэг. Одоо ингээл тэр Jack Ma тэрийг юу болгоо те ингээд маш олон ингээд бизнесүүд нь алга болж байна. Төрөмжт компаниуд л бай. Төрийн компанидаа л хилцээдэг болохоос биш. Юу н хувийн бизнесийн компанид төр юм ярьдаг гэдэг философи руу оруулж байгаа. Ингэнгүүт одоо ингээл бүгдийн төрд хурааж авах хувийн бизнесүүдийг ингээд тонж дээрэмдэг те нийтийн биш паблик гэдэг бол хувьцаа нь бирж дээр арилжаал гэдэг компани энэ бол биш эднэр яадаг. Төр ингээд өмчөө мэддэг нэрийн дээр улс төрчнөр ингээд өмчийг хатгаж яадаг. Ийм л юм байхгүй. Энд чи юу гэхээр хоёр том гүрнээс бид том шахалт байж магадгүй шаарддаг. Нэгдүгээр тэгээд компаниуд бол та нар төрийн болгоцгоо ойлголцоод юм ихэд амар бай. Та нар нэг намчил тажил юм ярьдаг байл да олон юм хэрэггүй гэдэг. Энэ нь бол том зургаар бол үнэхээр буруу. Нэг хоёр сонгуул явж болно. Хоёр сонгуулийн дараа Монголд өнгө төвсгөлт их суурь нь бүрдэнэ. Яг тэр нам дагсан хэсэг нь өнөөлхөө баяжаад амьдрал нь сайжраад эрх мэдэл төрөөд нөгөө нь ялвар л үүсчихнэ. Ерөөсөө эрх баригч намба бусад гэж хоёр хуваагдах байхгүй Монгол нийгэм өөрөө тийш хуваагдах. Эрх баригч ба бусад гэж. За энэ хоёр тэмцэл үүснэ. Энэ тэмцлийг нь дахиад өөдөн. За ингээд нэг харахад ингээд бүр альчгүй болох юм руу зам руу явдаг юм аа. Тэрс би бол одоо ингээд одооны эрх баригч байгаа хүмүүс ч гэсэн ухаантай хандсан. Үнэхээр Монголоо боддог бол те. Ингээд чи зүрхэн дотроо Монголыг хардаг бол одоо
тэр намаа ялахгүй гэдэг бол дараагийн асуудал шүү дээ. Аль нам ялахгүй бол дараагийн жижиг асуудал. Зүгээр Монгол өөрөө ингээд хин нэгний тоглоом ус болохгүй шиг ухаан зараад энэ том гүрнүүдийн тунд ингээд хүчнийхэн тэнцвэр дээр бид нэр өөрийнхөө болдгийг тодорхой хэмжээнд тодорхойлоод аваад явдаг улс байх юм уу гэж ярих гэж байгаа бол бид нэр арай өөрөөр хандах хэрэгтэй. Дээрс нь үн цэлийн эрх шиг эренблэл байх хэрэгтэй ч чадахгүй юу? Хоёрын эрх шиг бол хамгийн дор тийм үү? Тэгээ намыг тэгээ Монгол улсыг гэж тавихгүй бол одоо намчрахсан үйлчлсэн бүр дээрээ намаа л ялуулж ивэл энэ манай нам л ялж ивэл гэж харах юм бол уучлаарай. Энэ бол өөр зүйл шүү. Тэгэхээр би зөв ингэ сүүлд харамсаад байгаа зүйл нь эрх баригчдын зөв зүйлсийг тийм юм хараад байгаа. Ингээд улсаа боддөг юм баг болоод өөрөөр Монгол улсын сайд, Монгол төрийн сайд гэдэг чинь ингээд юм өөрөөр нь харах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол ингээд сонгуульд тулгаж ирээл тэтгэврийг нэмнэ гээл нэг паверпордог те тэгээд сонгуулийн дараа мэдээж авч байгаа цалин ч юм бол цаас болно гэсэн үг шүү дээ. Инфляц дээш явна. Сонгуульд төгөж ирээл одоо ингээд баах ингээд мөнгө тараадаг мараадаг ч гэдэг ингээд ийм яг үнэ хэлэхэд засгийн газар мөнгө ургуулдаг л байхгүй. Мөнгө ургуулдаг юм бол өнгөт принтер тавьж байгаа хаасаа мөнгө хэвлчихий л дээ. Тэгээ Монгол улс сайхан болчихно. Иймэрхүү зарчмаар явах хэрэг би зүгээр цаанаа бол улсаа хорлоод байгаа хараад байхгүй. Тэр одоо нэг зүгээр энэ Монголын төрөлд байгаа хүмүүс аль нам бахаас үл хамааран ядаж ингээд геополитикийн хувьд Монгол улс яг юун дээр байгаа гэдэг нэг юм боддог тэр нэг Монгол ухаан тэр нэг төрөлд байгаа ухаан гэж гарахгүй бол энэ утгаат л би швейцаруудаас нэг юмас бид нар сурсан. Ягаад тэр жамсрангийн цэвэн гэж бид нар яриад байгаа юм. Швейцар л хөгч гэж хэлсэн. Швейцар шиг баян болох тухай яриаг юм аа. Яг тэр Швейцараас баян улсад Европ зөндөөс ихгүй юу? Герман, Франц, Итали, Европын том улсууд хамаагүй байна. Зөв Швейцар л гэж тэр Европын том гүрний дунд яаж төвийг сахиад ухаан зараад гэхдээ дайн татагдаад орчихгүй аль болохоо тэр улсуудыг одоо ширээнээр суулгаад ойлголцуулдаг өөрөө тэр зөвшөлтсөл дээрээс өөрөө тэр үндэстэй өөрөө тусгаар тогтнол хамгаалдаг хождог тэгээ хөрөнгө оруулалтыг өөртөө татдаг үндэстэн баг тухайл болцсон байхгүй. Гэхдээ тэр нь өөрөө Швейцарт хоцсон байхгүй эндээс хожоод гарсан. Өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллага гэдэг тэр дэлхийн 100 200-аад улсын гишүүнчлэг том байгууллага нь Европ дахь төвн Германд ч биш Италид ч биш, Францд ч биш. Яг үнэхээр Швейцарт биш. Швейцар 8 сая хүн хамтай. Тухайн үед баг 3 сая хүнтэйсэн Монгол шиг байсан баг тэр үед. Дэлхийн нэгдүгээр дайны сумын. Ингээ бодохоор би бол ингэж боддог бүр тааш. Монгол улс нүүбийн Аз дахь төвийг Улаанбаатарт авчрахын төлөө явах хэрэгтэй. Яг тэр хятадд байх боломж байхгүй. Хятад эдийн засгийн том мөн магадгүй эдийн засгийг тэргүүлэх байх. Гэхдээ дотоодын одоо зовлогтой байхгүй. Төвдийн асуудал, хүний эрхийн асуудал, засаглалын асуудал. Бусны зөвшөөрөхгүй. Солонгос ингүүд хойд урд гэж хоёр салцсан малцсан тий. Дээрээс нь Америкийн цэргийн бааз байгаа ингээд нөгөөд нь зөвшөөрөхгүй. Энэтхэг ингүүд бусны зөвшөөрөхгүй. Япон гэхээр одоо ингээд болох ингээд Азийн том гүрнүүд чинь нэгний одоо яг нөгөө Герман, Франц, Итали тухайд нэгний хөлөөншөрч чадаагүй шиг хөлөөншөрч чадахгүй байхгүй. Монгол гэвэл энэ бол боломж байна. Монгол гэхийн тулд нээлттэй болсон байх хэвээр, арчилсан болсон байх хэвээр. Энийг хийж чадах юм бол би бол үнэхээр энэ Монголын тусгаар баталгаа байхгүй. Тэр Женевгээд 400 мянган хүн амтай жижигхэн хотод өнөөдөр нүүбийн 2 дахь төв нь Европ дахь төв нь байгаад ингээл байж болж ш. Тэрэн шиг бид нар Улаанбаатарт нүүбийн төвийг аваад ирэхэд Азийн том хурал Монголд бол тэр нүүбийн гишүүн улс чи бүх Монгол төрж ажиллах байхгүй да, амьдрах байхгүй да. Энд чи өөрөө Монголын тусгаар нэг баталгаа жишээ. Тэгэхээр бид нар ингээд одоо ингээд төрийн боток гэхээр нэг бол нүүрс ирдэг бодлого болчлоо. Нэг бол одоо нэг юм одоо тэнд татварыг нэмэхгүй шүү дээ. Бид нэг юм тоон дотор л эргээд байгаа. Айл болохоор ингээд томоор нь дэлгээд харах юм бол Монголд илүү том олон боломжууд байна гэж би хараад байхгүй. Одоо ингээд монголчууд ингээд шишин талаасаа бурхны шиний төв болгоч боломж байна. Геополитикийн талаасаа нүүбийн Аз дахь төвийг аваад ирэх боломж ч байна. Бид нэр хөрөнгө оруулалтаа ингээд зөв гаргаад үндэсний компаниудад томруулаад явах юм бол уудаг усныхаа карантыг хүртэл Монголоос нэмэх боломж байгаа байхгүй. Би бол яг шууд хатуулчих. Монгол улсын гадаад хэргийн яам гэдэг бол одоо л нэр протоколны яам болчиход байгаа шүү зарим тохиолдолд. Мэдээж сайжж байгаа тохиолдол бий. Гэхдээ дарга нарыг зугаалуулдаг яам байж болохгүй. Энэ бол гадаад хэргийн яам бол ингэхгүй. За Монгол улсын бусад улсад хөрөнгө оруулалтыг хамгаалж явдаг хэвээр. Казахстанд монголчууд хөрөнгө оруулалт хийлээ. Тэрний араас явдаг хэвээр. Хятадд монголчууд хөрөнгө оруулалт хийлээ. Тэрний эрхийг хамгаалж дуурайдаг хэвээр. Монгол сайдын аялалчлал гэдэг чинь ингээд гадаадад зугаалаад ирдэг биш. За ингээд хамгийн гол нь манай ингээд үндэсний компаниуд танад ийм ингээд хөрөнгө оруулалт явуучих юм байна. Эднэрийг бол та нар ингээд татвар хөнгөлт үзүүлээрэ, дэмжээрэ, эргээд Монгол улс Казахстантай ингэж ажиллана шүү. Та нар ингээд те Хятад ингэ шүү, Оростой ингэ шүү, Японтой ингэ шүү.
тэрийг л ярьдаг болохоос биш зүгээр нэг очиж зугаалчаад буцаад ирдэг байх юм бол энэ ерөөсөө тэдний ажил биш үү. Тэр амжилттай айлчлаараа хэмждэг тийм. Яг үнэ. Айлчлалын амжилт тэрүүгээр хэмждэг. Дээрэс нэгээд нэг юм би бас ойлгохгүй одоо ингээд нэг цонхны бодлогод аюу их ярьдیں۔ Би үндснээ л үйлчлэгчдийг босруулахад орж байгаад ярьж лээс гадаад бодлого үйлчлэгчдийг шинжилээд. Тэгээ сүүлдээ нэг юм нийтм юм руу Монгол улс орсон байхгүй. Манай сум гадаад харилцаагаа хөгжүүлэх гэж яаж гэдэг нэг сумын цэцэг даргач явж байгаа шиг нэг аймгийн цэцэг дарга би тэр улс руу явж гээд манай аймгийнхаа гадаад харилцаа хөгжүүлэх гэж байгаа шиг одоо нэг яамны сайд бас дураар явдаг. Ийм байхгүй. Ерөөсө Монгол улсын гадаад бодлого үйлчлэгчдэр явдаг. Тэгэхээр бүх бусад улсад бол ингэдэм юм бил. Манайд бол тэгж би чиний мөнгөөр явж байгаа юм. Гадаад тэр яамны мөнгөөр явж байгаа юм. Би өөрийнхөө яамны мөнгөөр явж байгаа. Өөрийнхөө аймгийн мөнгөөр явж байгаа гэж айгуул хэлнэ. Бусад улсад бол ингэдэм л. Гадаад альчлал ба төрийн бүх альчлал бол гадаад яамны сайд тэрэн дээр хяналт тавьдаг зардаг. Хэрэв Монгол улсын гадаад бодлогоос өөр юм дураар ярих юм бол тэр үний альчлалын зардал хасаачдаг. Чи ингэж ярихгүй. Тэгээд явсан болгоны эргээд уулзалтын протокол тэмдэглэлийг авдаг. Чи яг уулзалтаа юу ирсэн? Хувийнхаа юмыг ярьчаад ирсэн юм уу? Тэ? Зүгээр ингээд орон нутгийн чанартай юмараа тэр Монголс иршгийн эсрэг юм ярьчаад хүрээд ирсэн юм уу? Тэр бүгдийг нь өөрөө гадаад юм авч нэгтгэж идэг. Эний чинь л юу? Монгол улсын нэг цонхны бодлого гэж хэлдэг болохоос биш. Гадаад иргэн сайд тэр хин тамаат ингээд дураараа бодлого ярьдаг. Тэгээ их хурлын гишүүд нь дахиад том толголдог. Би их хурлын гишүүн тэр хийн сайд. Би мэдэж ингээд ингээд эн чи өөрөө Монголыг ойлгомжгүй болгодог. Хинтээ харилцаа ярихаа ойлгомжгүй болгодог тий. Ингээд бид нар жижиглээд идэг юм аа. Тэгэхээр ингээд төрийн бодлого гардаг ингээд цонхоо хүртэл бид нар зүв болохоос энэ геополитик аюулгүй байдлын асуудал олон юм хамаарна. Энэ бүхэн өөрөө бид дахиад арчилсан тогтцоо байж л юм л. Би одоо ингээд манай яамт ч одоо тийм сонин шүү дээ. Одоо ингээд чи гадаад яам хуульц яамны бүтцэн мэддэг бол Германд ингээд очиод би нэг юм гайхчихсан. Хуульц яам нь орсны газар хэлсэн. Явуулах гэж байгаа шинтгэлийн бодлогоор нэрлэдэг юм бэл. Шүүхийн хараац байдлыг хамгаалах газар. Хүний эрхийг хамгаалах газар гэж байдаг. Тэгэхээр нөө одоо чинь чи тэр хүний эрхийг хамгаалах газарт ажиллаж ивэл ядаж ингээд бүтцээс авахгүйд бид нар зорилгоо мэдчихгүй. Чи тэр бол цаг тутам хүний эрхийн төлөө ажиллах хэрэгтэй хүмүүс шүү дээ хууль замны гэж ойлгодог болохоос биш. Одоо тэгвэл ойлгомжгүй одоо бас социализмын маягийн нэр нүдтэй одоо нэг ямар газар ч нэт ингээд юм. Нэг л Орсын маягийн хуваалцсан юм шиг. Гадаад яам нь бол бас яг Аз номхон далайн газар эд манайх нэг юм G7-гийн улс юм шиг тийм байдгүй л байрлцаагаад байдаг. Аз номхон далайн газар, Европын газар мөн. Окей, энэ бол их 7, их 20 улсууд дотор байж магадгүй юм бодлого. Глобал бодлого бүх төвшөнд явуулж байгаа улсууд. Бидний гадаад болгон тэргүүлэх чиглэл гэж юм байдаг. Тэгэхээр бид нар бол магадгүй ингээд Европын интеграцийг дэмжих газар. Яагаад байж болдгоо юм? Европын шинтгэлтэй хөл нийлүүлэх газар. Жишээлбэл ингээд зөөмнөд Аацдах одоо нэг юм манайхтай иршгэн нийлж байгаа Монголын иршигтэй нийлж байгаа зүйлтэй хамтарч ажиллах газар гэж нэрлэж яагаад болдгоо юм. Ингээм бол гадаад яамны ажиллагаа нь илүү нөгөө фокуслаад яг тэр лугаа чиглэнэ. Тэгвэл ингээл Аз номхон далайн газар, Европын газар, Америкийн газар гэх нэг юм. Энэ бол ингээд нэг юм айгүй тийм ерөнхий тэгээд тэр ингээд бодлогын хүчин саалардаг ойлгомжгүй болдог юм юм. Тэгэхээр яамд нь хүртэл ингээд зүв бүтцтэй бахаас ахгуулаад бид нэг ингээд амар олон юм ингээд төсөө мөнгө зарахгүйгээр ухаан зараа шийдэж болох нь зөндөө байгаа байхгүй. Тийм манайхаар бас өмнө орж ирсэн ахмад дипломатууд ч юм уу ерөн судлаачдын гадаад яам протоколын яам болчиход байгаа гэдэг асуудлыг хэрсэн. Ингээд нэг айлчлалт явал тэрийг бид нэр ингээд сошиал медиагаар юм уу хэвлэлээр ингээд бүтэн үдээд тэ ингээд гаргадаг. Гэтэл бодол дээр бид нар бодлогын яам байж чадж гэнэ үү, бодлогын шилжилтээ хийж чадж гэнэ үү. Энэ системийн үед бид нар төвийг одоо үндсэндээ одоо төдөлцгээс өөр бодлогын алхам хийж чадж гэнэ үү, бид нар шийдвэр яаж гаргаж гэнэ гэдэг тийм атраматай байна гэдэг зүйл яригдчихсэн. Таны саяны ярьсан нэг цонхны бодлого гэдэгтэй холбоотой нэг юмыг одоо нэг тодорхой кейснүүдийг авч үзье л да. Анх Орсын цэрэг Кримд орж явахад 10 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэр үед Монгол улсын хүнсүүд аж ахуйн сайд байсан хүн Оросыг дэмжнэ гэдгийг илэрхийлж байсан. Хожим нь Хонконгод эсэргүүцлийн жагсаал болж явахад уул уурхайн дэд сайд байсан хүн бид нар хятадын талд нэг хятадын бодлогыг тууштай дэмжин Хонконгийн эсэргүүцлийн жагсаал бол байж боломгүй зүйл юм а гэж утгатай ярилцлаа гэсэн. Тэр хоёр хүн мэдээж гадаад харилцааны сайд юм уу биш. За нэг нь бол хожим улсын ерөнхийлөгч болсон, нэг нь хожим одоо аудитын байгууллага дээр Монгол төрийн генерал болсон ийм хүмүүс байна л да. Гэтэл одоо тэрийг мэдээж бид нар одоо гадны улс орнууд албаны шугамаараач, тусгай албаны шугамаараач тэр бүхнийг анзаарж байгаа, харж байгаа. Ер нь
тийм мэдээлэл хийх нь за яа тий хувь хүний байр суурь шүү дээ. Манайх ч арчилсан улс шүү дээ. Одоо нэг арчил гэдэг үгийг чи ийм юмтай холж утгаад байдаг болчиход байна л дээ. Та нар арчилсан л гэдэг ягаад ингэж манай аймаг тий одоо хойд зүгийн аймаг бол хойд хөрштэй, өмнөд зүгийн аймаг бол өмнөд хөрштэй харилцаа хөгжүүлж болдог. Ягаад ийм яриад байгаа гэдэг асуулт гардаг. Тэгэхээр ягаад заавал ер нь нэг цонхны бодлого байх хэрэгтэй. Гадаад бодлого. Ягаад тэгэхээр үнэхээр Монголын бодлогын эсрэг гадаад бодлогын эсрэг гэдэг ийм замын зур гаргаж шít. Монгол улс бол 2 хөштэй ингэж харилцана. 3 хөштэй бод ингэж харилцана нэг юм бодлого гаргацсан байхгүй. Тэрэнд чи ингээд төрд байгаа хинч гисэн захирагдахгүй бол дураараа гарчаад яг юм хонцон сэтгэлээдгүй. Би одоо байх хугацаанд жоо оноо авчи те. Ингээ гэж хэлээд хэлэх юм бол одоо энэ бол алдаа. Тэгээ хийхдээ тэгдэг л дээ. Оросд таалагдаад үгэлчих. Тэгдэг. Хятад таалагдаад үгэлчих гэдэг. А магадгүй тэр хүн өхрөө аягуул цаад хамааралтай хятадын компанитай хамааралтай ч юм мэдгүй шүү дээ ингээд. Тэр ингээд ийм юм байдаг учраас нэг л юм байдаг. Ерөөсөө Монгол Улсын гадаад бол гадаад хэргийн сайдаар л дамжиж гарнаа. Дэлхийд ер нь тийм ямар ч нөхцөл. Яагаад гадаад хэргийн сайд биш тийм. Үндсүүл дээр чи тэр хүнд л ирэх мэдлэрсэн хөө. Монгол Улсын засгийн газар гадаад бодлого тодорхойлно. Гэхдээ тэрийг төлөөж ирнэ гадаад хэргийн сайд. Ийм юм руу орохгүй болвол одоо нөгөө 60 манд 100 хүн 100 манд 60 хүн гэдэг чинь ингээд гадаад болох чинь ингээд 60 тишээ болоод за тэрэн дээр нь дахиад нөгөө юу Монголын төрийн бодлого ойлгомж. Энэ нөгөө бусад том орнуудад хамтарч шалтгаан болдог. Танах ихл энэ асуудлаа зэгцэлж. Тэгвэл танаа төрөнгө оруулъя. Танаа яг хинтээ чи хилцээх юм бэ? Их хурлын гишүүд мэддэм юм уу? Эсвэл тэр уулуурхай сайд чинь том юм уу? Эсвэл гадаад хэрэг сайд нь чи юм уу? Ингээд нөгөө бүгд уулзахаар өөр юм яриад хар чи ингээд нөгөөдөл чинь ингээд ойлгомжгүй те энэ Монгол ер нь төрийн бодлого нь яаж явд юм бэ? Тэгээд тэр чинь дахиад Монголын хөгжил хойш хаягдаад тахгүй. Ойлгомжгүй зүйлтэй хинч харилцахгүй. Одоо ингээд зөвхөн хүн дээр хавлт. Яах гэдэг нь ойлгомжгүй хүнтэй хэн хамтарч ажиллах вэ? Одоо ингээд шийдвэр гаргах чинь тэндээс тэгэл ихнэр нь орж ирэл. Гүг би мэд чинь гэл. Хүүхэд нь гарч ирдэггүй ингэхгүй буруу ирсэн гэдэг нь хинтээ юм ярих уу? Тэсээ би энэ эднэртээ хинтээ ойлгомжуултаад яг адилхан бохгүй Монголоос ч өөр. Тэр би юу хэлэх гээд юм хэлэхээр айгүй олон юм бид нар тодорхой болох хэрэгтэй. Арчлалтай байна гэдэг чинь ингээд бодлого нь олон үзүүртэй байх тухай биш. Харин тэр бодлого гарахын өмнө дотроо юу үнэхээр сайн ярилцах хэрэгтэй, шүүмжлэх хэрэгтэй, үзэл бодлын уралдаан авах хэрэгтэй. Монгол Улсын гадаад бодлого ямар байх юм бэ гэдэг босруулж гаргаж байгаа үед бол яриа хэлсэн янз бүрийн байх хэрэгтэй. Гарцсан бодлогыг юу чи бүгд хэрэгжүүлдэг хэрэгтэй. Ялангуяа төрдөг хүмүүс. Тийм үстэй. Тэгэхгүй л ингээд ямар ч боломж 20 дот яах вэ? Нэг бид нар нэг юм болов. Монгол төрийн сайд болсноо хувь хүнээс ялгах хэрэгтэй. Чи тангар өргөдөг байхгүй. Монгол улсын нийтлэг иршид үнэнч байна аа, үндсэн хуульд үнэнч байна тий. Одоо ингээд чи тангар өргөж байгаа тохиолдолд Монгол төрийн институт болчихж байгаа байхгүй. Хүн биш байхгүй. Чи тэр тохиолдолд нөхөр өнөр үеийн хувийн бодол бол тэр 1999 дэх асуудал болчихж байгаа байхгүй. Энийг ойлгоогүй сайд хийгээ сууж байгаа гэдэг чинь бол одоо ингэнэ л шүү дээ яг нэг үгээр. Тийм үстэй. Тэр бид нар ингээд айгүй олон юм ингээд харах хэрэгтэй. Одоо ингээд их хурлын гишүүн болоо тангар өрлөө. Чи нийт гишээр төлөө. Тэгвэл ингээд тойргоо төлөөлөд тавьчихдаг. Одоо ингээд манай тойргийн асуудал гэдэг. Уг нь бол үндсэн хууль дээр чи улсын хурлын гишүүн бол нийтлэг гишг гэж байж байгаа. Тэр үндсэн хуулиа ч ойлгоогүй хүн одоо парламент суугаад тахын чи нээдэмтэй нийтийн эрх шиг төр хоёроо ялгаагүй сайд хийгээд харч одоо нэг юм байл. Энэ чинь дандаа л нөгөө энэ томилгоо хүний хүчний хүний одоо нөөцийн бодлого буруу бисний л гайхгүй юу. Одоо миний зур анзаарч байсан бол бас нэг тэгж харж байсан. Хилцээ гэдэг. Чинь уулуурхан том одоо төсөл төр. Тэгэхээр босод усууд л ингээд юм мэрэгжлийн хүмүүс явуулчихдаг байхгүй уг нь эхлээд. Ингээл тийчгээд том уулуурхаа их гэж байгаа чинь ингээл тээзүү тооцоол нь яах юм аах юм те. Одоо уурхаа нээлт хаалтаа яах юм аах ингээд яг мэрэгжлийн ярихад бол манайх улс төрчныг явуулчих дарга цэрэг явуулдаг. Тэгэхээр нөгөөдөл нь үгүй улс төрч мэрэгжлийн хүн мэрэгчлээр ойлголцохгүй байхгүй. Тэнгүүт нөгөө улс нь за эдгээр монголчууд сайд дарга нараа явуулж байгаа бол манайх сайд дарга л хятадын сайд дарга гэдэг манайхаас томлчих. Том бүрний сайд дарга бол дандаа дээрмүүл хандахгүй. Ингээ бид нар дандаа ашиггүй гэрэлцдэг орох гэдэг. Бид нар ингээ мэрэгжлийн хүмүүсээ тэд нар сайд дарга аюулууд бид нар мэрэгжлийн хүмүүсээ бол тэр инженерүүдтэй, уулуурхай инженерүүдтэй, эдийн засгийн нартай чинь сайд дараа нар юу ярих юм бэ? Ичээд ярихгүй шүү дээ. Тэрэн тулд хятадынхаа мэрэгжлийн хүмүүсийг явуулаа, Оросынхаа мэрэгжлийн хүмүүсийг, Японыхаа мэрэгжлийн хүмүүсийг явуулъя гэж ярих. Тэгэхээр нэг төвшөнд очсон. Ангиар чи нэг төвшөнд мэрэгжлийн ярих байхгүй. Яг энэ уулуурхай яаж зөв ашиглах юм? Яаж ингээ байгууллагын дээлтэй байх юм? Хог хаягдлыг яах юм? Сүүлд нь уурхайгаа хаахад яах нөхөн сэргэлтэй яах гэж юм. Ангийнхимүүд ингээ зөв хилцээ гардаг юм. Тэгэхээр бид нар ингээ амар олон зүйл дээр
хилцээхтэй хүртэл ингээд дандаа ингээд улс төрчнөр ордог мэрэгжлийнхний хойш нь тавьж ирсэн. Мэрэгжлийн заавал хүмүүс байх хэрэгтэй одоо ашигт малтмалын газар, уул уурхай яам газрууд дээр дандаа бид нар улс төрийн шахааны хүмүүсийг авч тавьсанс болж ингээд энэ салбарч өөр унаад идэг. Тэрс би ингээд одоо зүгээр нэг юм хэлэх гээд байна. Одоо жоохон нэг улсаа боддөг юм байх юм уу байхгүй. Одоо би айлч нам хамаагүй. Энэ төрд байгаа хүмүүс орох ч ус хэлэх гээд байна. Хинч мөнх шүү нэр хүнд мөнх гэж байна. Гэтэ хүний үлдээсэн хийсэн ажил уул мөр хоёр л үлддэг юм аа. Үйл хэрэгээр үлддэг. Тэгэхээр ер нь одоо нэг жоохон ингээд нэг тим юм руу явуулсан. 5 удаа сонгогдсон нэртэй. Гэхдээ ингээд юу ч ийгөө нэг том хөөрөг барьсан. Дээл хүмүүс ч бол нэг тойргоор нэртэй тойрдог. 5 удаа сонгогдсон. Яг чи Монголын төлөө юу гэсэн хэрэг байх хүмүүс энэ их бол зөндөө үчтэй юм дээ. Тэгэл нэг баг зөөлөн алах бол зөв юм чи юм нэг тийм дуу муу та. Тэ нэг зохиолын дуу муу хаяа зохиолчдаг ч юм уу. Тэг ийм л юм яриа сууж байгаа шүү дээ. Тэг ийм маягаар үл би ингээд зур би хатуу болчих. Нэр Монгол улс зүгээр нэг юм Чингисийн Монгол гэдэг өгнөх агуу гүрэн байсан. Дараа нь ингэж явж байгаа нэг арлсан Монгол улс. Энд чинь одоо нэг юм бид нар юм мүзээ үзмэр шиг ус болж болохгүй шүү дээ. Тийм ээ Монгол улсад чинь. Тийм ч би үл зүгээр одоо харин одоо чинь хиймэл оюун ухаан технологи хөгжлөө нэг сайн таалах гарч ирж байна. Заавал ингээд хуучин бол яг нь аж үйлдвэрчлэлтэй ирүү гэж гангийн үйлдвэртэй ч юм уу том машины үйлдвэрлэлтэй эсвэл нисхонгоц үйлдвэрлэлийн үнэхээр ингээд далай тэнгисийг атгахад нь бол том байлаа. Үнэхээр дэлхийд. Одоо бол эн чинь яг алуулах гэж штэ. Тэр үе хамаагүй. Технологи их хийж. Тэр Монголын залуучууд монголчууд энэ рүү бол өрсөлдөх боломж би үүсэж байгаа хгүй. Тэнд бол заавал тэр бүм 300 сая хүнтэй хятад 300 сая хүнтэй Орос Америк 3 сая хүнтэй Монгол байх бол нэг ялгаа зачмaalга байхгүй болсон байхгүй. Тэгэхээр бид нар энэ салбарыг ухтаж хөрөнгө оруулах хэрэгтэй. Энэ салбарыг ухтаж бид нар залуучууд руу юу хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэр Монголын залуучууд гадагшаа явлаа муулаа гэдэг. Би эсрэг юм хэлчихье. Яв, үз, сур. Буцаад ирэх нь ирнэ. Дэлхийн хүн болцгоо л яа дээ. Монгол хүний зүрх сэтгэл дотор Монгол болсон байдаг л байхгүй. Тэр MIT-д нь сур, тэр Harvard-д нь сур, хамаагүй тэр NASA-д нь ажил. Ямар хамаатай явъя гэлтэй. Яагаад энд хорих гээд байгаа. Монгол хүн гэдэг нэр чинь өөрөө брэнд л дэлхийд гараад ирвэл тэм шиг сайн хаана вэ? Монгол хүмүүс чаддсан шүү дээ гэдэг. Бид нар яагаад ингэж юм ингэж дэлгэж боддгоо юм ингэж эндээ ингэж таман тогш. Тэгэхээр бизнесмэнүүд хүртэл би одоо хатуу хэлчихье. Ихэнхдээ л бид нар дотооддоо нэгээ шуулж баяжж ирсэн. 30 жил. Окей. За тийм цаг үе байсан байж болно. Одоо яагаад нийлээд дэлхийд гарч болдгоо. Нийлээд тэр дүүл тэр тийм хоншортой юм бол тэр Африкаас нь том лицензийг аваад ирэл дээ. Тэр Казахстан дугаа тэр ураны лицензийг Монголын компани нийлээд эзэмшээд ирэл дээ. Энд тэнд тэр шинэ хөрөнгө оруулалт одоо тэр Мянмар гэдэг бас хөрөнгө оруулалт хийгээд том хөрөнгө оруулж бүргээд монголчууд хүрээд ирэл дээ. Яагаад чаддгүй. Ингүүл том шүү дээ. Харин улс төрчнөр нь юу? Бизнесмэнүүдэд ингээд дээрэмтгэе, саахгаа, дарамтлал суугахын оронд юу? Тэр хөрөнгө оруулалт хийж байгаа Монголын компаниуд иршгээ хамгаалаад та нар ажиллаа л та. Тийм үстэй. Эн чин төрийн сайд нар ажил мөн шүү дээ. Өөр юу юм? Тэрс хөөрөг барьчаад тамхилаад явах юм уу? Ер нь ийм ингээд тийм учраас би ингээд өөртөө санал өгөө. Уул уурхайн сайд байж ч тийм инээд юм яриа сууж байгаа л байхгүй тий. Одоо ингээд одоо төвчрлийн сайд гэж одоо бүр ингээд мэдхгүй дэлхийд тийм юм байд юм уу байхгүй юм. Тэгэд бодлого ярьд юм уу гэхээр автобусны шугам мухамж ярьж яах шиг. Ахуй ажиллаа яриа тий. Дугаараа сөөлжиж явах гэж энэ чинь ингээд сайдын хэмжээний ажил мөн энэ чинь Монгол төрийн ингээд зангарыг чинь жигрүүлээд байгаа байхгүй. Доош татаад байгаа. Төвчрэл зүгээр нэг Олимпийн сайд гэж дэлхийд байна уу? Тэр Батэрдэн авраг дээр Монголын төр ямар өртөө юм жишээ. Тэр бол сайхан авраг гэж бол нэр хүндтэй. Гэхдээ нэг тийм Батэрдэн авраг сайд болчхоор ингээл монголчууд олимпиад медаль аваад дэлхийд алаал тийм үү мандан бадраа тийм байхгүй шүү дээ. Тэгвэл одоо бүх улс бол олимпийн сайдтай болчихлоо байна. Ингээ одоо нэг жоох ингээд засаглалт талаас ч гэсэн бид нэгээд эрүүл харсан. Одоо Монгол шиг 3 сая 400 мянган хүнтэй 22 сайдтай улс юм байна уу? Би бол парламентыг бол томруулсан шүү дээ. Парламент бол томор. Энэ бол ард түмний төлөөлөл. Тэр дарга марга гэж ойлгохоо болилтой нэх хурлан гэж шүү дээ. Тэр 22 сайд бол харин Монголд ёстой илүүц шүү нэр. Энэ олон агентлаг, тэр болон төмд данкаас нь төрөмжт компани. Энийг бүгд зөрөгтэй. Сая тэр Аргентины нөхөр ерөнхийч бол хэлж шүү дээ. Би ерөнхийч боллоо. 9 амтай ажиллана гэдэг. Зарлиг гаргаад яма 9 болгож болж шүү дээ. Гэхдээ Монгол улс тэгвэл дараагийн ерөнхийсэд болохоор тэр аль нам нь хамаагүй амлал та. Би ерөнхийсэд боллоо. Монгол улс 9 амтай ажиллана. Яагаад болтгоо? Монгол 9 ам хангалттай шүү дээ. Энийг зөрөгтэй хэлж ерөнхийсэд байна уу? Болох ч юм. Гэхдээ тийм биз дээр нь зүгээр ингээд
том дарга бол том ажлыг барьж шийдэг болохоос ш ингээд 60 цугч ажил хийгээд оймсготл ажил хийгээд явдаг байхгүй юу? Тэгээ бүгд сайд нэртэй. Том юм чинь энд ингээд хөдлөө том төслүүд том бодлого чинь гарч байгаа чинь тэр аяндаа байгаа жижигүүд нь амьдэрдэг, жижигүүд нь аяндаа явдаг л байхгүй юу юм бол. Тэгэхээр би ч хамаагүй ярьчлаа ш. Нэг бол хэд нэрэн тэгэл иймэрхүү юм хийчмээр харагдаад байна тий одоо яагаад бол. Олимпийн сайд гэж Японд жишээлбэл нөгөө Токиогийн Олимпийн зохион байгуулах орны дарга төрөө хугацаанд засгийн газрын гишүүн болгож ирсэн байхгүй. Манайх одоо тэндээс санаа авсан юм яа чинь тэгээд Олимпийн сайдтай л болцсон. Ямар Олимп авах гэж байгаа газар байгаа биш. Нэг тийм болцсон. За тэрнээс гадна таасаа хэлж чинь л да. Одоо нөгөө их хурлын гишүүн бол давхар үндсэндээ бараг засаг дарга болох гээд байна. Засаг даргын ажлыг хийгээл аймгийнхаа аж ахуй ажилд оролцоол, аймгийнхаа айлуудаар яваал. Тэ аймагтаа гүүр барьж өгөөл, тэгин ингэнэ гээл амлал. Хууль тогтоох байгууллагын гишүүн гэдэг чиг үүрэг нь байхгүй болчиход байна шүү дээ. Тэр одоо нөгөө засаг даргынхаа ажил руу ороод засаг даргынхаа дээдлийн ранкны хүн болоод одоо бараг нэг тийм хандлагатай болоод байна. Энэ дээр ч юм бол би бол үнэхээр санал нийлж. Энэ бол манай тогтолцооны маш том гажуудал гэж хардаг. А гэхдээ түрүү ярьсан өмнөх асуултан дээр ярьсан нэг зүйл дээр ч. Та түрүү хэллээ л дээ. Одоо ингээд нэг улс төрийн хүчин 3 дахь сонгогдоод ирэх юм бол манай арчлалын асуудал их тийм эмзэг болох гээд байна гэж. За энэ дээр яг зүгээр сургуулиуд асуухад. Германд одоо Ангела Меркель гэдэг хүн 4 сонгогдоод 16 жил засаглаад за Хельмут Кёлч байна, Конрад Аденауерч байна, илүү удаан засаглаад, Маргарет Тэтчерийн эсэглэл консервативууд бараг 20 жил, 10 хэдэн жил засаглаад. А тэгэл цаг нь болоход одоо Германд соцтекууд нь ирэхээ барьж байна. Өөр улс төрийн хүчийг гараад ирсэн байна. А тэрнээс хойш Их Британд бол одоо Тони Блэр гарч ирэл, эргээл одоо консервативууд засаглаад, эргээл Лейбор тал руугаа ингээл. Тэгэхээр удаад ирэхээр муу гэдэг чи өөрөө зөв ойлголт юм. Би тайлбарлая. Нэгдүгээр Германд бол өөрөө зөвшөлтслийн арчилтаа болсон байхгүй юу? Өөрөлд Меркелийн нам олон хулж байгаа боловч гэхдээ дандаа хамтарсан засгийг хийж байгаа. 3 удаа тогтолцоон руу тэмцсэн. Нэг. Тэгэхээр тэнд зөвшөлтслийн арчилт гэж ягаад Германы систем хийлдэг гэхээр тэр өөрөө парламент судалтаа олон намуудын консенсустэй зөвшөлтсөл дээр өөрөө бодлого нь гарч явдаг. Тэмчээс энд ямар нэг айц байхгүй. Дээрээс нь нэг сайн байна Герман. Гитлер гэж нөхөр гарч ирснээс болоод Германчууд үндсүүлийн шүүхийг жинхэнэ утгаар нь байгуулсан байхгүй. Үндсүүлийн мундаг шүүхт болсон. Тэр манай цэц шиг ш. Манай цэцүүл яа дээ. Улсын хурлын нэг байнга ороо шиг ажиллаж байгаа ш. Нуугаад яа дээ. Их хурлын эсрэг шийдвэр гарч идэггүй. Их хурлт олонхоос айдаг. За Англи окей. Мажоритар системтэй олон болдгоо. Гэхдээ нөхцөл байдлаа зөв үнэлдэг. Winston Churchill-д нам нь үнэлэхөө ялцсан байсан нэ. Гэхдээ дэлхийн 2 дугаар дайныг тэр зөв даван туулахын тулд хамтарсан засаг хийжсэн. Жишээлбэл нэг Англид нэг юм байдаг юм аа. Энийг хүмүүс мэддэг юм. Би бол өөрөө яг үндсөөл судлаач учраас энийг бүр мэдчихэж байгаа. Яг энэ ч. Ерөөсөө түүхэндээ шүүхийн системийг үнэхээр амар сайн бий болгосон байхгүй. Тэнд rule of law гэж юм бол хуулийн засаг гэж юм утгаараа байдаг байхгүй. Үнэхээр ингээд юу гэдэг нь хаан парламент төрөл Английн хөрхөнд олон мянган жил зодтол сургаад хааныгаа нэг юм парламент дараад утсахгүй. Тэгсэн. Гэтэ шүүх парламент тэр нэг хэсэг эрх мэдлээ буудаасалтж явсан. Эцсийн дүндээ шүүхтэй бол аюул олон зүйлээр бол ард түмэн одоо шүүхээ дэмцсэн гэдэг юм да. Тэгэд Английн шүүхийн систем гэдэг бол үнэхээр хүчирхэг систем байхгүй юу? А манайд яг тийм шүүхийн систем байгаа юу? Асуух гэж байхгүй юу? Манайх шиг ингээд зөвшөлтслийн арчлахгүй Герман шиг. Нэг нам үнэлэхөө олгох. Дээрээс нь шүүхийн системээ дуртай үед улс төрчөнд зодддог. Хэвлүүдийг захиалж байгаа зодддог. Дуртай шүүгчнэрээ шонд үлгэж чаддаг. Шүүх мэдлийг ингээд яаж нурах юм бэлэн байгаа үед Монголд энэ байгаа юу гэж усаах гэж байхгүй юу? Англид Тони Блэр ч юм уу те хинч үеийн гарч ирээд за би өстө Английн шүүхийн системийг нураана энэ болохгүй нэг үйлстэй бүр тэр ямар ч нэр хүндтэй ерөөсөөдсөн маргааш ногцсон шүү нэр нь. Энэ асуудал нь эндээ байхгүй. Тэгэхээр бид нар ингээд харах юм бол үнэхээр Монголын нөхцөл байдал бол шүүх нь хангалттай хэмжээнд Англиг шиг бичээг байна. Парламентын арслан Германы шиг төлөвшөөг байна. Тэгэхээр нэг нам үнэлэхүү байдаг энэ бол үнэхээр бол бүр ингээд ерөөсөө болохгүй харагдаад байна. Одоо ингээд зарим их хурлын гишүүд бол би бол бодож л ингээд өөрөөгөө ингээд одоо гадагшаас би тэдүүдээ сонгосон гэдэг. Тэр бол ингээд тийм зарчимгүй харагдаад байна. А тэгэд би юу хийх гэдэг вэ? За үнэхээр ингээд нэг нам нь ингээд сайн байгаад бодлогоо зөв гаргаад явдвал хамаалах. Би нэг юм хэлэхэд үндсэн хууль дээр төрийн мэдлийн хуваарлахыг бичиж болно. Засгийн газрын их хурал тусдаа байна. Нэгэндээ харилцан хяналт тэнцэлтэй байна гоё. Гэхдээ энэ зүйл бол парламент судалтаа улс төрийн намуудын хүчний харьцааны тэнцвэр дээр л бодиттой оршдог юм. А тэр байхгүй бол энэ өөрөө зүгээр л тунхаг болж үлддэг юм. Өрөөлөөдсөн болж үлддэг юм. А энэ ч өөрөө ингээд аюултай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би ингээд нөгөө аюул олон юм ингээд бид нар нөхцлөөдөө зөв үнэлэх хэрэгтэй гэж харж байна.
Тэгээ Монголд бол юм байна. Дээрээс нь зүгээр яг хуу ийм байж болох уу? Манай намууд үзэл санааны нам гэж алга. Зүгээр ихээр шинжлэх бүлэглэлүүд байна. Нэг том нам тэрнийг эсэргүүц ямар ч хамаагүй гаргаар эсэргүүцэж байгаа ч юм уу нэг хүчин ч юм уу нэг тиймэрхүү байх гэдэг нь шүү дээ. Тийм болохоор нэг үзэл санаа солигдоод одоо англид ч юм уу тодорхой хэмжээнд ингээд нөө баруун чигийн үзэл баримжаа шаардлагагүй болоод ирэхээр лейбрууд нэрхээ аваад эхэлж байна. Тэг ингээл нэг бодлогын чиглэл нь үзэл санаан дээр болохоор иргэдийн сонголтоос яваад байна. Манайд болохоор зүгээр л ингээл адилхан л бүлэглэл, адилхан л үзэл санаагүй тэгэл хин хүчтэй. Тэгэхээр ингээд нэг нам нь удах тусмаа одоо хүчний харьцаа нөгөөд одоо миний хэлэх гээд байгаа санаа бол Германд юм уу Их Британд бол үзэл намуудын тэнцвэрийг хангаж байгаа зүйл нь үзэл санаа байгаа гэдэг. Энд бол үзэл санаа гэж байхгүй болохоор цэвэр нөгөө нэг хэн илүү мөнгөтэй байна гэдэг рүү орох гэдэг. Яг бол ер нь бол үнэ. Тэнд бол ингээд үзэл санаа зарчим байна. За дээрс нь Германд бол нэг юм байдаг. Улс төрийн намуудын санхүүжилт нэх өөрөхгүй юу. Парламентаас суудлаараа санхүүжлээд манайхш ингээд намууд нь том байр маартай тэрийгэ түрээлж мөрөөслээд ингээд ашиг орлого хийгээд мэгэд явдаг юм байхгүй юу. Тэгээд айгүй олон талаас харах юм бол манай ингээд намын улс төрийн намын хувьд намын тогтолцоо ч өөр ингээд одоо эрүүл өрснө чинээр та үзэл баримтлаараа ялгараад явах бодлогын уралдаан байх боломжуудыг олон зүйлээр хаагаад. Би дахиад хатвал энийг хэлээд би ер нь адлагддیں۔ Манайхш ингээд намуудын дээрээ залуучуудын байгууллагатай, эмэгтэйчүүдийн байгууллагатай, ахмадын байгууллагатай арчлал ус байна уу? Хаана? Олон төрлийн байгууллагатай ч багш. Оюутны байгууллага. Хаана вэ? Энд чинь үнэхээр ингээд бүр ингээд энэ нам гэдэг чинь бол ингээд чиний дээр мөнгө дагсан, ашиг сонирхол дагсан гэдэг юм бүлэглэлийн мөр яваад байгаа харах. Тэгэхээр улс төрийн намууд ингээд ялцраал доройтой дэвэл явж үз парламентын засаглалыг чинь ингээд цаагуур нь өөрийг нь өнөөдүүлж авахгүй. Яг тэр парламентын засаглалыг чинь ингээд цусгуужээдэг, сэлбжээдэг, эрүүлжүүлж яадаг юм чинь улс төрийн намууд байхгүй. Тэгээд тэд нар ч өөрсдөө бохирдоод ахаар чи ингээд тогтолцоо ш өөрөө бүхэлдээ юм ингээд өвдөөд одоо ингээд гатингэршээд унах байхгүй. Тэгэхээр энийг яагаад харахгүй байгаа юм бэ гэдэг би ингээд бодоод байгаа. Ерөнхийдөө санаа маань. Тэгээд яг хав 7 сарын 1-ээс улс төрийн нам бол мөрдөг. Гэхдээ тэн дээр мэдээ сайн зүйлүүд байгаа. Гэхдээ сар зүйлч байгаа. Тэгээд бид нар ч нэг сайн зүйлийг хэрэгжүүлэх их муу юм дүү. Ингээд үндсөлийн нэмэлтгэл улс төрийн намтай холбоотой чухал залтуудыг орон сарны хэрэгжлийг 2028 оноос тавьчих жишээний. Тэгээ 28 онд айгүй бас нэг үндсөөлийнхаа залтыг буцаагаад авъя гэд суулж явах үед зөв ингээд тэр хүртэл тийм гэвчлээ нэгээд үнэхээр нэг үзэл баримтлал дээр очихгүй бол энэ намуу шинжлэхгүй. Дээрээс нь энэ том байр маягаар уралддаг бодоо энэ бүгдийг намуудыг нэг байртай болгоочмаар. Тэгээд парламент тусан суулаараа тэр нөгөө намуудынх нь байрных нь одоо өөрөө савн хэмжигддэг тий. Тэрний одоо ард түмэн итгэл гэдэг юм утгаараа. Тэгээд ард түмэн итгэлтэй зоригтой хяналттай байхгүй. Тэгвэл ингээл нэг тийм тэгээд тэр чинь гэдэг юм муу юм чинь хортой юм аа. Цаашаа нөлөөлөх юм. Аймаг болгон намын том байртай болох гол уралдчихдээ юм байна. Сум болгоодоо үүр болгон байртай болъё гэдэг ингээл нэг юм байшингийн уралдаан руу явж орж мөрөөд юу бодлого тий. Тэгэл айгуул бол за ингэ нэг дарган солигдохоор байрыгаа барьцаанд тавьж явчихсан тохиол гарсан ш нэрэ. Дараагийн дарган барьцаанаас гаргаад өгч би байраа авах гэсэн ч гэж ингэж бүр ингэ бидний ингэ хандлах чинь ингэ нэг л тийм том зургаар ингэ буруу явдаг. Би ер нь юм блэ тий. Би Жансар руугаа нэг үг бол айгуу зөв өсөд байгаа. Соён гэгэрүүлэх гэдэг чинь ингэ урлагийнхны хийдэг ажил биш. Энэ улс төр дуу хүмүүс та нар өөрсдөө хэлж байгаа үг гаргаж буй шийдвэр бодлогоор ингэ сайн нэг үлгэрлэж тэр соёлыг чинь түгээдэг болохоос нэг нь та нар гачрал нийгмийг хаглаад тэгэл ингээд ховж юм яриад тийм үү. Тэгэл нийгмийг талцуулаад улс төржүүлэл ингээд явах юм бол яг доороо тэмэл зүйл болно шүү дээ. Яг үнэн баггүй. Энэ манайх шиг энэ орон нутгийн самбалд үндэсний хэмжээнүүд нь намууд нь ордог юм байна уу? Одоо жишээ авал тийм. Нам гэдэг чинь үндэснээ бодлого гаргаж байгаа тийм үү? Монгол улсыг ингэж хөгжүүлнэ гэж. Тэрэн дээр нэг хэсэг нь татварыг нэмэн, нэг хэсэг нь татварыг бууруулна гэж ялгардаг. Нэг хэсэг нь халамжийн бодлого, нэг хэсэг нь юу гэдэндээ ажил эрхлэлтийг дэмжинэ гэж ялгардаг жишээ. Тэгсэн чинь энэ хоёр намыг та орон нутагт нэрдэвшгээд орон нутагт танаа намд өрсөлдөх гэж орон нутгийн мэх гэдэг сумыг ингэн барина гэд аймгийг ингэн гэд нөө үндэсний хэмжээнд том бодлого юм чинь намч өөрөө дахиад хазаад авчихгүй. Тэгэхээр орон нутгийн сонгуульд үндэсний хэмжээний намууд хийдэж ордгоо байхгүй юу? Орхыг хоригддог. Манайх шиг ингэд дээд бүр тархинаас ахуудаад доош бүх төвшөндөө том үндэсний намууд нь эхлэлддэг сүлжээ байгуулдаг ордог энэ улс ер нь хаана? Бүр хорон засаг дарганд хүртэл намаа багц тий. Энд чинь тэгээд энэ бүгдийг л ингээд яах ингээд би жоох ингээд хамаагүй шүү. Би ингээд нам гэдэг иршлээс хойш энэ зөвлөд рүү одоо хизээ орох юм. Би бол ингээд одоо ард түмэн асуумар нэг юм барьчод яг энийг хийх юм тэгвэл сонгоё гэж. Хоёрдугаар энэ бүх улс төрийн намууд ингээд зарлчмаар манай намын ялвал үнэхээр ингээд чинь 9 ямтай болгоно. Орон нутагт улс төрийн намууд ордог болно.
намуудын байр том савыг өсдөг болоос нэг байртай болгоно. Ингээ нэг 5-10 юм шийдэж байгаа. Яг энэ асуудал дээр нь улс төрч энийг шийднэ гэдэг юм чинь гаруус зурж болтгүй юм. Бид нар шиг ингээ амар том ярьдаг өстой ойлголцлоо зөвшөлтөө. Тэгвэл энэ дээр яг зөвшөлт хийж болтго юм. Мөнгө тарах дээр бол гаруус зурж болоод идэг. Яг том ингээ засаглалын реформ хийх дээр яг бид нар гаруус зурж болт юм гэж байгаа. Юу нэ? Иймэрхүү ингээд ярих юм бол асуудлуудыг шийдэх юм бол ингээд. Тэгэхээр би ардчилсан систем юу хэлэх гэдэг юм дэс. Ардчилсан тогтцыг яагаад хайж болохгүй? Энэ Монгол улс ялангуяа бүр яагаад ч болохгүй. Ардчилд юу авчихсан гэж монголчууд асуугаад идэв юм л. Тэг ямар ч байсан Монголын залуучууд дэлхийд явж сордог басаа аялдаг басаа Монгол өнүүд нэгсэн. Өнөөдөр монголчууд за тэр TikTok, мок залуучуудын тийм Instagram-аар энэ ардчилд байхгүй энэ байхгүй шүү дээ. Юу яасан YouTube мөв үз хаан тийм байх юм байхгүй шүү дээ. Тийм үстэй. Байгаад зүйлийнхээ үнцнийг бид нар мэдтгүй. Би ингээд тэр социалист систем ингээд энэ хүүхд тахад харсан л гудамжаар ганц ярих машин байдаг. Хэний машин байдаг? Даргын машин байдаг. Хар өнгөтэй байдаг. Тэр нэг л анч шүүний хар машин байдаг. Дэлгүүрт орлоо авдаг барааны сонголт. Нэг Оросын хэдэн бараг тэгээ зөөхөн сонголттой. Тэр нэг сонголт байхгүй учраас хамгийн амттай санагддаг. Тэгээ тэр нь одоо дурсамжуулаа үлдсэн. Тэгээ тэр нь дурсамжуулсан. Тэгээ тэрийг өгсөмжилдэг. Уучлаарай ийм байхгүй байхгүй. Тэр бид нар ингээд тэгээ би ингэж судаад тийм учраас бид нар ингээд ардчлалыг ингээд ойрхоноос харж яахгүй. Чи зэрэг өөр дөрөө бодоод үз. Чиний өөрт байгаа өөрөөрөө амьдралыг аваад явах, өөрөөрөө амьдралыг аваад алдаачин чинийх, амжилтанд чинийх байдаг юм чинь л өөр ардчлал. А чиний өмнөөс ингээд бүгдийг чи хин нэгэн заана гэж чи бодлоо. Чи ингээд дараагаар заалах нь итгэл, хин нэгэн дараагаар заалах нь итгэл. Аав ээж ах чи хүртэл заах гэж чи заримдаа дургуй байдаг шүү дээ. Би нэг өөрөө мэдмээр нь хэлдэг биз дээ. Тэгвэл тэр мэдрэмж чинь байхгүй бол ингээд өөрөө бодоод үзэлтэй чи. Тэр хойцлонгос тийм шүү дээ. Яг үнэ эмэгтэйчүүд үсээ яадсахыг өөрөө мэдэхгүй шүү дээ. Ким Жонг гээд өдөртөгчийн эхнэрийн үсний стилийг дага тэр үсэцсэн шүү дээ. Яах юм бэ? Тэр чинь ингээд хамгийн ингээд тренд нь тэр байхгүй. Чи тэрнээс өөрөөс бол өдөртөгчийг эсэргүүцэж чинь үзэж байгаа байхгүй тэнд чинь. Дээрээс нь сэтгэлгээч вакуумчсан байгаа тийм өөрийнх нь. Тэр энэ инээдэмтэй юм шиг бол бодтой байгаа зүйл байхгүй. Удирдахч харахаар тийм л юмруу л авиж шүү дээ ер нь. Тэгэхээр нөгөө иймэрхүү л юмнууд харагдаад байгаа юм да. Тэгээд өөр асуух юм байна. Яг ардчлал чамд юу өгсөн бэ гэж асуухад хамгийн зөв хариулт нь ардчлал надад юу өгсөн бэ гэдэг асуултын хамгийн зөв хариулт нь ардчлал надад юу өгсөн бэ гэж асуух эрхийг өгсөн гэдэг нэг танай манай ардчлалын хувьсгалын өдөртөгчдийн нэг зохицохны нийтлэлийг би дээх нь үдих уншиж ирсэн юм. Тэр их гоё оновчтой санагдчих. Тэр сая санаанд ороо сууж илаа. За тэгэхээр ер нь тав тэр ярилцах ёстой цаг бол нэлээд төгссөн байна. Дуусах. Тэгэхээр одоо эргээд хоёлаа нэг нэвтрүүлгийн ихэнд яригдчихсэн нэг асуудал руу ороод байгаа. Энэ ардчлал мухардсан гэдэг. Манайхан бол нийтээр ингээд за тэр ардчлал гэдэг лозон чи яах вэ? Бид нар одоо эдийн засгийн хувьд хөгжмөр байна, баяжмаар байна. Энэ хятадыг хар, Вьетнамыг хар. Сайхан л хөгжиж байна. Дотооддоо сайхан үйлдвэртэй л байна гэл те. Одоо хятад одоо нэг хүчтэй хүнээр л удирдуулмаар байна. Бас нэг юм нь монголчууд ер нь ардчлал зохихгүй. За та тэрэн дээр бол үндсэндээ нисаачих шиг болсон. Монголчууд бол 11 онд тусгаар тогтнол ардчлалыг илэрхийлж ирсэн гэж. Гэхдээ маст байдаг нэг ойлголт нь монголчууд ардчил зохгүй. Бид нар хэний үед хүчтэй байсан? Чингис хааны үед л хүчтэй байсан шүү. Нэг хатуу гараар зангидагдаж хүчтэй болно гэл. Ингэж хийгээл тэгэл эргээл нөх хүчтэй улс төр цайгаал, хүчтэй удирдаг цайгаал. Миний өмнөөс бүх юм хийнэ гэж амласан улс төр цайгаал явчихдаг л та. Тэгэхээр энэ тал дээр ер нь яг өмнө сая нэг хойлоо нэг 50 орчим минут ярихад надад ойлгогдсон нэг санаа бол ардчил гэдэг бол зөвхөн эдийн засгийн хутгуун биш, тусгаар тогтнолын асуудал, геополитикийн асуудал болох гэдэг юм тийм үү? Дээрээс нэгэд улс төрийн оролцоо. Нэг амтны ферм гээд зохиол өгдөг шүү дээ тий. Жорж Оруэллийн. Тэгээд тэр чинь бол ингээд ардчилсан систем байхгүй улсад бол үн чанартай бол иргэд нь бол гахаатай л адилхан байхгүй. Фермийн гахаатай л адилхан байхгүй. Зургаал бордуулаад хоол өгөн. Тэр би ганцхан эдийн засгийн хэрэгслээ бити бодож хэлэх гэж байгаа. Хоолоор цэцгэлэн гидсэн цэцгэлэн. Гэхдээ чи юу ч ярих хэрэггүй. Эзнийхээ өгсөн хоолыг идэнэ. Тэгээд чи тэр ферм амтан чи үг хэлэхгүй шүүмж. Тэгэхээр санаа нь юу гэхээр чи зөв өөрөө бодоод үзэлтэй. Өөрөөр чи нэг зур ингээд юм фермийн амтан ч юм уу ингээд зоопарк амтан шиг байхыг хүсэж байгаа юм уу? Эсвэл зур ингээд өөрөө гараад одоо ингээд чөлөөтэй өөрөөрөө бодоод амжилтаа гаргаад үзэх хэрэгтэй юм уу? Сурах хэрэгтэй юм уу? Дуртай юмараа явах хэрэгтэй юм. Ордоо нэг дуртай зүгрүүнцээ шуу шиг байх уу гэдэг ингээд бодоод үзэх гэж байгаа энгийн зүйлээр бодож үз. Холоос битээ хай. Хоёрдугаар яг уу яг ардчилсан систем солигдохоор баян байна гэж хэлээд байгаа. Тэр баталгаа нь хаана вэ? Тийм шүү дээ. Ардчилсан систем нэг юм байдаг. Өгсөн зүйлээ амархан буцааж авчихдаг. Өдөртөгчийн л ааш хаягаас хамаардаг.
Тэр нь таалагдахгүй өгсөн зүйлээ буцаал авчихдаг. Та нар ер нь ямар даварцсан арт юм бэ? Би та нарыг харин гизтгэл амьдруулж байгаа нь хэм шүү. Юм уу чи одоо харин бүр юу вэ? Хит давраад ирэнгүүтээ ингээд өгж байгаа хоолоо багасгачул яах вэ? Тарааж байгаа мөнгө өхөө болчууд яах вэ? Тэр халамжийн мөнгө. Хин ч нэг хүнээс хамааралтай байхгүй. Тэр дарга гэж үний айшаагээс хамааралтай. Ардчилсан систем тийм зүйл байдаг юм. Аль болохоор ингээд бүтээлч хүн дээрээ суурилдаг. А энэ бол өөрөө урууданд ороодох магадлал бага. Харин ганцхан юм байдаг. Компаниудын хариуцлага мөнгө олж байгаа нь чи ганцхан амин чүжлэхгүй. Чи нийгэм тустай зүйл рүү мөнгө хий. А гэхдээ чамайг татвараас тэр хэмжээр чи хөнгөлөж чөлөөлье. Тэгэхээр бизнесмэнүүд ч гэсэн тоолтох. Окей. Миний бизнес явна. Гэхдээ би төр гэдэг том юмд хэмжээ зураг татвар гэдэг их мөнгө төлж яхаар яроолгоо савнд хийж байгаа. Энүүгээрээ би үнэхээр сурлага сайтай айл хөхтэй тэтгэмж юу гэдэг тэтгэлэг өгье, scholarship өгье. Би цөлжилтийн эсрэг байгаль орчин дээр мөнгө оруулъя. А тэр хэмжээгээр тэр чинь татвараас нь хөнгөлж чөлөөлөх юм бол маш олон хүмүүс ингээд зөв голдрол руу мөнгө чи ирэх байхгүй. Тэгвэл одоо юу нэ төрийн хайр гэх одоо нэг сайд дараа нэр зарим хата төрийн хайр гişгийг хүртэнч гинүү. Тэр одоо мөнгө үйлдвэрлэдэг юм. Төрийн хайр гişг чи юу вэ? Энд чинь хөргөм ажиллаж байгаа хөдөлмөрлж байгаа хүмүүс тушаасан олсон л татварын мөнгө гэж. Тэгэхээр тэрийг нэгэ тарангуудаа өдөл төрийн хайр гişгэд мөнгө тарих юм бол тэрийг чийж чадна, би чадна, долоон буудлын должингой чадахгүй. Хүн болгон хийж чадах юм шүү дээ. Тэр заавал эднэрээ хийх гэж яах юм тэгвэл. Энэ бол тийм зүйл байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд ирэхээр үнэхээр хүчрхэг иргэнтэй л болъё гэж Монгол улс бодж байгаа. Иргэн болон хүчтэй гэж бодж байгаа л бид нар алсан системээр явах хэрэгтэй. Дахиад нэг юм хэлье. Дарга өгт дарга болтгүй юм аа. Бизнесмен өгт бизнесмен болохгүй. Хуульч өгт хуульч болохгүй. Эрдэмтэн өгт эрдэмтэн болохгүй. Харин нэг юм үнэ. Бүгдийнх нь хүүхэд ач гуч өөрсөд Монгол улсын иргэн л байхгүй. Юу үнэн энэ үнэ. Тэгэхээр иргэн нь хүчтэй байдаг, иргэн нь өмчтэй байдаг, иргэн нь эрхчлөөтэй байдаг, иргэндээ ээлтэй байдаг тэр зүйлийг л бид нар бий болгож байгаа. Тэр төрийн тогтолцоо, тэр хуулийн систем. Энийг л хийх гэж байгаа бол энэ ардчилсан систем байхгүй. Бид нар энэс өөрөөр бодож байгаа бол уучлаарай ингээ чи сайд байж болно. Гэтэ чиний хүүхэд сайд болно гэж чи андуурч энэ том андуур ш. Чи өнөөдөр тэр бомтон байж болно. Гэтэ чиний хүүхэд мөнхийн баян байна гэж бодож энэ андуур ш. Тэр иргэн иргэнээ хүчтэй байлгах системийг л алсан. Тэгээд иргэний оролцоотой байдаг. Иргэндээ өмч нь шудраг очдог. А шударгаар олсон өмчийг нь хинч гисэн юу дээрэмдэд авч чаддаг байх. Энэ л зүйлийг л бий бол ховд бол алсан систем гэж харж байгаа шүү дээ. Арчлаж юусэл энэ юм биш. Арчил гэж. За ганц асуулт. Та нэг популизмын талаар бас ном бичсэн байдаг. Тийм. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бас арчлалыг нэг буруутгадаг гэдэг юм уу нэг өнцг нь энэ болчихдог л доо. Арчлал гэл ингээл нөө сонгуулаар хүнээ сонгоолохоор л популистуудын тэндээс гараад ирлээ. Тэ? Популистууд л гараад ичнаа чинь. Тэгэхээр бид нэр эргээд нөгөө нэг арчлаараа удаан замнаад тууштай замнаад ирэхэд популистууд улс орныг сүйтгэхэд байгаа юм чинь эцсийн дүндээ баг одоо шийдвэр гаргах сайд нарын зүйл шиг аппараттай ирэх мэдлээ өгч юу гэдэг нэг ийм санаанууд яваад байна. Энэ талаар. Яг одоо ингээд хөдөлгөөн арчлал гэдэг бол ингээд нийгмийг жамсны дагуу өдөртөж байгаа л арга хэлбэр л дээ. Нөгөө хэлсэн шүү дээ. Арчлал бол төгс төгөлдөр ш. Тий. Гэхдээ хамгийн сайн нь биш. Одоо адгийн. Гэхдээ үнээс илүү олж чадаагүй ш. Маш муу засаг л тий. Маш муу гэхдээ үнээс л болов. Тэр чи яагаад гэвэл одоо хэлэх гэдэг. Яг хүүхдийн өсөлттэй адилхан байна. Ямар ч хэний ч хүүхдэд адилхан. Бүгд ингээд юу гүйж байгаа л унж очно. Бүдэр нь хөлд орохын тулд. Бүх хүүхэд буруу хазгаа хэлээ ярьж байгаа зөв ярьж сурдаг. Тийм үү? Хинээс шууд ингээд ямар ч үгийн алдаагүй, дөрмийн алдаагүй ярьдаг хүүхд гэж бүр хэний ч хүүхд байхгүй. Эм чи юу ч тэхгүй, багш юу ч тэхгүй, улс төр ч юу ч тэхгүй байхгүй. Яг энэнтэй арчсан систем чинь ингээд хүүхэд ингээд буруулж байгаа зөв ярьж сурдаг шиг. Унаад өвдгөө галцаж байгаа гүйж сурдагтай адилхан тэр дунд нэгээд янз бүрийн бэрхшээл сорилт орж ирнэ. Окей. А гэхдээ явсаргаад эн чинь ингээд юм одоо 90 цент түрээд ингээд зөв ажилтг систем болж өгдөг. А гэхдээ энэ бол хамгийн а тэгвэл хүчээр чихнээс ингээд зөв ярьж сураа. Буруу ярих юм бол чамайг алгадаад дунгуй шүү чи гэдэг. А чи эхнээс унжлахгүй шүү тэгээд араас нь ингээд хинд ингээд барих гэдэг үл энэ бол биш. Тэгэхээр дарангуулах системээс бол халамжийн төрөгч яг тэрнтэй адилхан гэж байхгүй юу? Унчгүй гэж хүүхдээ барилгүйгээд тэр нэг юм амар ингээд эрх танх унахаараа уйлдаг хүүхд болдог. Эсвэл ингээд үгтэндээ чи огт буруу ярьж чадахгүй хэрэг ингээд буруу ярих гэдэгт айснасаа дарамтаас ярьж байгаа байдаг хүүхчиг болох гээд байгаатай л адилхан. Иргэдээ яг л тийм болох гэж юмсан. Яг үнд ардчилсан улс бол дууг авахгүй, хэнийг ч өмжилж чадахгүй, юу ч үгүүлж чадахгүй бүгд яг хэлэхгүй өгчиг. Эсвэл ингээд би алдах хэрэггүй шүү дээ. Тэгэхээр ийм зүйл бол орж болохгүй. Тэгэхээр бид ингээд
чи зүгээр ингээд арчлыг харах чинь өөрийнхөө амьдралын энгийн амьдрал дээр л харал та зүгээр ер нь. Ахин хүчтэй байдیں۔ Өөрийнхөө чамаар унаад босоод ирсэн хүүхэд хүчрэх хүүхэд болдог. Алдаж оноод яваад тусан амьдралын өөр хаттай болдог. Сэтгэлийн тэнхээтэй болдог. Илүү цаашаа явдаг. Яг тэрнтэй адилхан жамсараа боожиж гарч ирсэн арчсан төрийн төлөвлөлт хүчрэхэг сан цагл болж төлөвшдөг гэж хэлж байгаа байхгүй юу? Зөв төр болж бий болдог. Тэрнээс биш ингээд хэн нэгэн дарга гарч ирээд арчил болохгүй гэж хэлчихэж нэг болчтой юм шиг л дээ. За баярлалаа танд. Таны сайтын судалгаанд ажиллаж амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа үзэгчтэй. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэлээ. Эх 7 хоногт энэ цагтаа эргээд уулзъя.